Сайн байна уу? Одсрэгч мөн үү? Сайн байна. Сайн. За өглөөний мэндийг хүргэе. Та сайхан хаварж сайхан зусж гэнэ үү? Сайхан байна. За сайн. Сайн яваад ирсэн үү? Хөдөө яваад ирсэн сурагтай тийм ээ? Хөдөө яваад ирлээ. За. Тэгэхээр би яг одоо тантай FM радио долгионоос холбогдож байгаа радиогийн хөтлөгч хөвгтэй. За. Утастай айдууны мэдчилгээ сэтгэлийн өгсөн амтаар энэ цаг мөчид манай радиод хаяглагдан танд зориулж илгээгдэж ирсэн байгаа. За энэхүү мэдчилгээг одоогоос яг 2-3 хоногийн өмнө таны төрсөн өдөр болсон тохиож санагдаж байна. Тий. Төрсөн өдрийнх нь баяр дээр уг нь зориулж ирсэн. Тэгээд тухайн үед тантай холбогдож чаддалгүй байсаар байтал энэ цаг хугацаа бас хүрсэн байна. Ямар ч байсан та сүлжээнд орж ирээд тийм ээ? Тийм. Тэгээ энэ бас төрсөн өдрийн мэдчилгээ бэлэг хамтдаад бас хүргэж байгаа юм шүү танд. Баярлалаа. За энэхүү мэдчилгээг ээждээ энэ хорвогийн эрүүл энх аз жаргал бүхнийг хүсэн өрөөё. Зүүнний сүгчээрж багтамгүй онжилуудын урсгалд зүгээр л дэргэдмэн байж харлаарай. Ижи гэж дуудах болгондоо баярлж явдаг. Ижил олон өрстэй та минь урт удаа наслаарай. Тандаа хайртай шүү. Мөн дээр нь одоо болоод өнгөрсөн ч гэлээ. Төрсөн өдрийн баярын мэндийг дахин хүргье гэж энэхүү мэдчилгээг Радна Аргачаагийн гэр бүлийн зүгээс гэж хаягдсан байгаа танд. Тэгээд энэхүү мэдчилгээг баярлаа ээжээ гэсэн сайхан дуутай хамтдаад илгээсэн байгаа. Радна Аргачаа гэдэг нь одоо танай хүргэн хүү тийм ээ? Манай хүргэн хүү. Манай амбын хүргэн хүү. За тэгээд ийм сайхан ухаалаг, халамжтай, хүмүүжлтэй сайхан охин төрүүлж миний амьдралд гэрэл гэгээ нэмсэн танд баярлалаа. Тэгээд таныхаа загсан захиас сургаалыг бид бас үргэлж биелүүлж явах болно. Таныхаа залбирал өрөөлөөр бид бас сайн сайхан явах болно гэж энэхүү мэдчилгээг баярлаа ээжээ гэсэн сайхан дууны хамтаар танд зориул өргөж байна. Баярлалаа. Та тэгэхээр утсаа барьж агаад мэдчилгээгээ хүлээн сонсоорой. Хоёлаа нэг дуу сонсоод бас эргээд уулзъя хөө. За тий. Нартыг зөөлөх гэж та ирээё. Элхэн хөлсөн өвөр ээлчин эрхлэх гэж би мэндэлээё. Чихүн хоргон загваланг хаалхаа Хүн танд яас их баярлна вдэ. Яас их сүслэн вдэ. Ерөөл хүртэл атаархам. Ерөөл хилээдч хүрхгүй нэ. Залбирал хүртэл уярам. Залбирал шивнээдч хөрсөхгүй нэ ээж. Шүний сарал сахинд хөлөрсөн. Сүдрийг үргэх гэж та ирээё.
баярлаа ээжигээ өрн танда зидмиг автан нарыг эрен тач барья. Миний ээжийн сэтгэлээс сүүн өнөртдөг юм. Мэлми сайхан хайранд нь амьдрал дулаацдаг. Өнөрцөн сүүний цагаан амт нь амь халуун байдаг. Үнсүүлэх гэж ойртохдоо л ээжийнхээ сүүний өнөрт хорогддог доо. Сүүн сэтгэлтэй ээжийн хүүхдүүд болохоор насаараа бид ээжигээ тойрч хайлнаа. Сүүдэр газарч хайранд нь дулаацаж ижи сүү хоёртоо бид эрхэлж өссөн билээ. Мөчөнд тэнцүүлж өндийн хөлд орохын цагт мөмөнд нь байсан сүү сэтгэлд нь шингэдэг ижи минь өрөөнд суулж тамгалан хүн болохын цагт сэтгэлд нь багтаагүй сүү санжигнд нь гэрэлтдэг ижи минь сүлдтэй Монголд төрсөн болохоор хүүн хиймэрлэг явнаа ээжээ. Сүүтэй Ингрээстэй нь унсын болохоор охин нь уяхан явдаг юм аа. Сүнстэй биеийг олж төрсөн болохоор хүн ухаалаг явна ээжээ. Сүүдэртэй энэ орчлонд мэндэлсэн болохоор охин одтой явнаа гэж хайртай ээж од сүрэндээ зориулаад энэ сайхан өглөө мөн болоод өнгөрсөн чиглэлээ төрсөн өдрийн халуун баярын мэндийг дахин хүргэе гэж хүүхдүүдээс нэлгээснийг бид бүх хамтдаа дамжуулсан бол мэнчилгээний эзэнтэй дахин холболтыг үүсгэсэн байгаа байна уу? За. Хүүхдүүдийнхэн зориулсан мэндчилгээг хөрж байна. За тэгэхээр ээжийн үг гэдэг бол одоо юу юунаас илүү хамгийн чухал байдаг тийм ээ. Магадгүй мянган лам ном хорсноос илүү үр хүүхдүүдийн зам мөр буян зайг тэгшилж яадаг. Та мэндчилгээний төгсгөлд хүүхдүүдтэй хандаж юу гэж хэлмээр байна? Захиж хэлэх зүйл нь. За тэр сайхан Ерөөлн Баатар шиг энэ өдрийг сайхан өнгөрүүлээрэ эрүүл энхийг хүсье. Баярлаа баяртай. За баярлалаа.